Хоёрдныгаа хэлгсэн дурья. За бүгдд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд бас энэ олон улсын хуралд одоо оролцох одоо эрхийг олгосон амарсны огчтой бас талархлаа илэрхийлж байна. Яагаад тэгэхээр миний хувьд бол шинэхэн докторант. Тэгээд докторантын сэдвээ одоо амарсны огчтой ярилцаж тохиролцсны үндсэн дээр нэг цар орчмын өмнө одоо энэ даатгалын эрх зүйн зохицуулалтын асуудлууд ер нь нэлээд байд юм байна. Энэ дээр одоо чи өөрийнхөө судалгааны ажлыг хийвэл зүгээр юм байна гэсэн үндсэн дээр сонгосон байгаа. Тэгээд судалгааны хувьд гэх юм бол даатгалын эрх зүйн зохицуулалтуудад одоо тулгамдж байгаа асуудал даатгалын эрх зүйн өөрөө бидний амьдралд маш хэрэгтэй мөртлөө одоо яг хэрэгжиж байгаа нөхцөл байдал нь өөрөө бодит биш. Мөн одоо даатгалын компаниуд одоо бусад хэлбэрч гэдэг юм уу яаж төлбөр өгөхгүй байх вэ гэдэг асуудлууд одоо төлбөр өгөхгүй байх чиглэлээр илүү анхаарсан юм анхаарал хандуулахаар ийм асуудлууд бас байгаад байд юм байна. За тэгээд илтгэлээ эхлүүлээ. За бүгдд нь харагдаж байна уу? Харагдаж байгаа юм болов? Харагдаж байна уу? Харагдаж байна тий. За. За илтгэлийг бол удирдгал үндсэн хэсэг даатгалын одоо гол одоо маргаан буюу одоо шүүхэр шийдвэрлэгдэж байгаа байдал энийг бол иргэний эргийн шүүх, захиргааны эргийн шүүх гэсэн одоо хоёр шүүхтээр авч үзсэн. Мөн дүгнэлт санал гээд судалгааны хувьд бол дөнгөж эхэлж байгаа болохоор бас нарийн одоо зүйлүүдийг бас төлхөө оруулж өгч чадаагүй байгаа. Тэгэхдээ номонд бол оруулахдаа бас өөрийнхөө санал бодол болон одоо тэр бусад одоо зарим одоо энэ дээр агуулга дээр нэмэгдэж орж чадаагүй байгаа зүйлүүдийг нэмээд оруулнаа гэж бодож байгаа. За мэдээж даатгал гэдэг зүйл бол хүн одоо даатгал хөгжиж байгаа улс орон болгонд одоо хүний одоо ирээдүйд үүсэх эрсдлийг шилжүүлэх, түүнээс хамгаалах эрсдлээс зайлсхийх механизм. Мөн одоо даатгалын нийгэмд гүйцэтгэдэг үүрэг нь одоо хуучин бол хохирол алдагдал нөхөх уламжлалт ойлголт байсан. Энэ ойлголт нь одоо сүүлийн үед бол энэ ойлголт хальж эхэлж байна. Тэгэхээр даатгуулсан иргэдээс гадна тухайн нийгмийн өмнө тулгарч байгаа олон асуудлыг шийдвэрлэх арга хэрэгсэл болон хөгжиж байна гэж ойлгож байна. Тиймээс даатгалын зах зээлийн өнөөгийн байдал дээр одоо судалгаа бас цаашдын чиг хандлагыг тодорхойлох харилцаатай холбоотой одоо шүүхтэр үүссэн маргаан мөн одоо даатгалын тулгуур засвар эрх зүйн орчинд хэрхэн тусгасан байдал амьдралд хэрхэн хэрэглэгдэж байгаа амьдралд яг бодит байдал дээр одоо даатгалын хуулийн одоо төгс үйлчилж байна уу гэдэг дээр одоо дүгнэлт хийгээд энийг бол одоо цаашид судлаад илүү одоо боловсронгуй болгох тал дээр ажиллах нь зүйтэй юм байна гэж үзье. За Монгол улсад анхны даатгалын байгууллага үүсэхдээ 1934 онд үүссэн гэж үздэг юм байна. За улсыг аюулаас хамгаалах газар нэртэйгээр байгуулагдаж байсан ч эрх зүйн орчин байхгүй улмаас ерөнхийдөө бол тухайн үедээ бол даатгалын байгууллага үйл ажиллагаа зогсон байсан. За даатгалын эрх зүй гэсэн ойлголт нэг талаас даатгалын үйл ажиллагааг төрөөс зохицуулах хянагтай холбоотойгоор харилцааг хамарсан нийтийн эрх зүй. Нөгөө талаас даатгуулагч даатгалч хоёрын хооронд үүсэх эрх үүргийг тодорхойлох чиглэсэн гэрээний эрх зүйн харилцаанд хамарсан нэгдмэл ухагдсан гэж ойлгосон. Нэг талаас нийтийн эрх зүйн талаас одоо харагдаад байгаа боловч нөгөө талаас одоо хувийн эрх зүйтэй холбоотой асуудлууд бас хөндөгдөөд байдаг. Тэгэхээр даатгалын эрх зүйг судлахад бол одоо ганцхан нийтийн эрх зүйч гэдэг юм уу эсвэл хувийн эрх зүйн одоо асуудлуудыг хараад шууд тэр нэг чиглэл рүү орох ямар ч боломжгүй. Энэ хувийн болон нийтийн эрх зүй яаж холбогдох, яаж энэ харилцааг нэгдмэл байдлаар зохицуулах энэ зүйлүүдийг боловсронгуй олох тал дээр илүү ажиллах хэрэгтэй байна гэж харж байгаа. За нэлээд одоо түүхтэй мөртлөө Монгол улсын даатгалын тухай хууль нь анх 97 онд батлагдчихсан байдаг. Түүнээс хойш одоо даатгалын эрх зүйн харилцаа өөрөө 2001 оноос уг хуулийн одоо 98 онд хүчин төгөлдөр болоод мөрдөгдөж эхэлсэн. За тэрнээс хойш 2001 оноос уг хуулийн шинжилэн батлагдах төсөл эхлээд 2004 оны 4 сарын 30-нд шинжилэгдэн батлагдсан байдаг. За уг хууль нь 17 бүлэг 85 зүйлтэй бөгөөд одоо 2005 оны 6 сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөд үүнээс хойш хэд удаа одоо
шинжилсэн хариулга орсон байдаг. За даатгалын үйл ажиллагаа явуулах эрх зүйн үндсийг одоо энэгээр илүү сайн боловсронгуй болгож өмнөх төвшнөөс нэг шат ахиулж өгсөн байна гэж би харсан. За энэ дээр бол явуулах эрх зүйн үндсийг тогтоож төрийн эрх бүхий байгууллагаас даатгалын үйл ажиллагааг зохицуулах хяналт тавих, даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, даатгуулагчийн эрх ашигыг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж тодорхойлсон байна. За даатгалын эрх зүйн харилцааг даатгалын хуулиас гадна бусад бас хуулиудаар зохицуулдаг. Энэ хуулиудын энэ тал дээр бол одоо ганцхан бүх хууль бол мэдээж үндсэн хуульд нийцсэн байх ёстой. Үндсэн хуулиас гадна иргэний хууль, даатгалын тухай хууль, даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль, санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, үр тариалангийн даатгалын тухай хууль, банкны дэх мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль, жолоочийн даатгалын тухай хууль, зөрчлийн хууль, эрүүгийн хууль гэсэн олон талд мөн одоо компанийн тухай хууль, хөрөнгө оруулалтын тухай хууль гээд нэлээд хэд хэдэн хуулиудтай заавал ашиглаж ийж одоо энэ даатгалын хууль нь одоо бүрэн хэрэгжих, бүрэн боломжтой юм байна гэж харсан. За мэдээж одоо даатгалын хуулийг хэрэгжүүлэхийн тулд захиргааны актыг бас сайн боловсруулах хэрэгтэй. Энэ нь бол даатгалын тусгайлсан хуульд ерөнхий зохицуултыг хийж, бүтээгдэхүүн үйлчилгээний стандарт гэх мэт наривчлсан асуудлуудыг захиргааны акт гарган зохицуулдаг. За захиргааны актын хувьд бол санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд заасан хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-ийн 4 гээд тус зааснаар захиргааны акт гарган даатгалын харилцааг зохицуулан тэдгээр актуудыг даатгалын багц одоо дүрм гэж хэрэгжилж байна. За тэр даатгалын зохицуулалтын захиргааны актуудыг бол мэдээж одоогоор бол 12 акт гарган хэрэгжүүлж байгаа. Энэ нь бол тусгайлан одоо энэ юугаар зохицуулах боломжгүй зүйлүүдийг наривчлан зохицуулсан зүйл захиргааны актууд гарсан байгаа. За даатгалын эрх зүйгээр Монгол улсад бусад улстай олон талт болон хоёр талт гэрээ байгуулаагүй боловч даатгалын эрх зүйн зарим зохицуулт олон улсын хувийн эрх зүйн холбогдолтой зан заншлын хэмжээндээр дам зохицуулагдж байна гэж үзэж байгаа. Энэ дээр бол мэдээж олон улсын гэрээ контракт буюу мөн даатгалын эрх зүйн одоо хувийн эрх зүйн нэгэн салбарын хувьд одоо иргэний хуульд заасан ерөнхий зохицуулалтад тулгуурладаг. За иргэний хуулийн зохицуулалтаас харахаар зарим тохиолдолд гадаад улсын хууль эрх зүйн болон олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн заншлын хэмжээг хэрэглэх нөхцөл бий болж байна гэж үзэж байгаа. Тэгвэл Монгол улсын 2002 оны иргэний хуулийн 540-р зүйлд бол гадаад улсын эрх зүйн хэмжээг хэрэглэх гэсэн хэсэгт шаардлагатай шүүх иргэний эрг маргаан шийдвэрлэх буюу иргэний эрх зүйн харилцааг зохицуулахад Монгол улсын үндсэн хууль бусад Монгол улсын олон улсын гэрээнд харьшлаагүй гадаад улсын хууль эрх зүйн болон олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн заншлын хэмжээг хэрэгжилж болно гэж заагаад өгсөн байдаг. Шаардлагатай тохиолдолд гадаад улсын эрх зүйн болон заншлын хэмжээтэй холбоотой шүүхийн жишгийг одоо Монгол улсын хууль, бусад хууль, Монгол улсын олон улсын гэрээнд харьшлаагүй бол Монгол улсын хуулийн нэгэн адил хэрэгжилж болно гэсэн утгыг илэрхийлж байна гэж харж байгаа. Энэ дээр бол за мөн одоо Монгол улсын хувьд даатгал өөрөө бас хөгжиж байгаагийн хувьд даатгалын үйл ажиллагааг глобал түвшинд зохицуулах томоохон үүргийг гүйцэтгэдэг олон улсын даатгалын хяналтын холбоо гэж байдаг. Энэ нь 94 онд байгуулагдсан юм хяналтын холбоо байдаг юм байна. Одоогоор бол энэхүү даатгалын одоо хяналтын холбоонд дэлхийн 190 гаруй улс нэгдээ орсон. Эдгээр орнуудад дэлхийн даатгалын хураамжийн орлогын 97% ногдож байна. За олон улсын даатгалын хяналтын холбооноос гаргасан даатгалын үндсэн зарчим ба аргачлал гэдэг үнийг 2003 оноос одоо Сингапурт баталж гаргаад одоогоор мөрдөгдөж байгаа байна. Тэгэхээр манайх бол одоо нэгдээ ороогүй ч гэсэн цаашдаа нэгдээ орох юм бол одоо энэ асуудал дээр бол нэгдэж одоо энэ үндсэн зарчмуудыг бас биелүүлэх нь зүйтэй юм болов уу гэж харж байгаа. За даатгал гэдэг зүйл өөрөө гэрээтэй салшгүй холбоотой. За гэрээ гэдэг нь бол мэдээж даатгалын эрх зүйн салбар эрх зүйн хувьд бол одоо салбар эрх зүйгээс ялгарах онцлог нь хувийн эрх зүйн Англи Америкийн гаралтай салбар учраас даатгалын гэрээнд шууд
их сурвалж болдог. За мөн гагцхүү хууль захиргааны акт олон улсын гэрээ мөн харьшилж болохгүй гэрээ заншилт бас харьшилж болохгүй Монгол улсын даатгалтай холбогдох хууль захиргааны актаар эрх зүйн зохицуултыг нэг мөрөд тусгаж чадаагүй учраас даатгагчид болон даатгуулагчид хоорондын гэрээгээр хуулиар наривчлан заагаагүй зохицуултыг тусгаж өгдөгөө. Жишээ нь даатгалын тухай даатгалын тохиолдлуудыг хязгаарч тусгаж өгдөгөө. Тодорхой наривчлан тусгаж өгдөгөө. Тэр нь бол өгөөгүй тул гэрээгээр хилцэн тохирох боломжийг олгодог. Гэтэл гэрээгээр хилцэн тохирох боломжийг олгосон боловч өнөөдөр яг гэрээн дээр бол боловсронгуй гэрээг өөрөө боловсронгуй хэлбэрээр юм уу эсвэл хувь хүмүүс гэрээтэй танилцаагүй болмоос хохирох асуудал бол маш их гардаг. За даатгалын гэрээ дараах үндсэн шинжтэй харагдаад байгаа. За энэ дээр бол зөвхөн хоёр талын гэрээ мөн даатгалын гэрээний төлбөрийн шинжээрээ хариу төлбөртэй гэрээ харагддаг. За мөн даатгалын гэрээний биелэгдэх шинжээрээ урьдчилан тохиролцсон хилцэл гэж харагдаж байна. Даатгалын гэрээний зөвхөн болцол тавьж хийсэн хилцлийн бас нэг хэлбэр юм аа гэж харсан. За даатгалын эрх зүйн зохицуулагч нь бол төвлөрсөн бас санхүүгийн зохицуулахаараа сайн дурын холбоо гэсэн ийм дугаар явдаг. За миний ярих байгаа хамгийн чухал хэсэг бол даатгалын маргаан шүүхээр шийдвэрлэгдсэн байдлыг харуулна. Энэ бол даатгалын эрх зүй гэсэн ойлголт нэг талаас даатгалын үйл ажиллагааг төрөөс зохицуулах хянагтай холбоотой харилцааг хамарсан маргаан боловч энд үүсэх үүргийг тодорхойлоход чиглэсэн гэрээний эрх зүйн харилцааг хамарсан нэгдмэл ухагдсан гэж би түрүү хэлсэн. Үүнээс үзэхэд даатгалын маргаан нь даатгалын үйл ажиллагааг хянах зохицуулахтай холбоотой эдийн засгийн захиргааны эрх зүйн шинжтэй бас нэг маргаан юм шиг. Нөгөө талаас даатгалын гэрээний эрх үүргийг хангуулахад чиглэсэн хувийн эрх зүйн шинжтэй маргаан юм шиг ингээд хоёр тишээ харагдаад байдаг. Энийг бол шийдвэрлэгдсэн байдлынх нь хувьд бол энэ дээр бол ерөнхийдөө бол бас сүүлд хуучин судалгаан дээр бас үндэслэсэн байгаа. За даатгалын харилцаатай холбоотой 2014-17 оныг дуустал шүүхийн захин санд орсон иргэний анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинжилгээ хийсэн. Уг судалгаанд хугацаанд нийт даатгалын харилцаатай холбоотой 109 маргаан шийдвэрлэгдсэн байдаг. Энэ нь бол 18, 19, 20 оны хувьд бол яг энэ судалгааны графикт бол тусгаж өгөөгүй. Гэхдээ ерөнхийдөө бол графикт тусгаагүй ч судалгаанд бол оруулаад өгсөн байгаа. За тэдгээр нийт иргэний маргааны хэдэн хувийг эзэлж болохыг доотлох графикаас үзье. За ерөнхийдөө бол иргэний эрх зүйн маргааны хувьд бол маш бага хувийг эзэлж байгаа гэж харагдаж байгаа. Даатгалын харилцаанд дах маргааны төрлийн хувьд болохоор буруутай этгээдээс даатгалын хүндлбэрийг нэхэмжлэх, даатгалын тохиолдол бий болох нөхцөл орчныг бүрдүүлэх, даатгуулагчийн мэдээлэх үүргийн зөрчил даатгагчид худал мэдээлсэн, даатгалын тохиолдол мүйсэг, хохирлын үнэлгээ, гэрээний үүрэг, хураамжтай холбоотой гэсэн зүйлүүдээр. За ерөнхийдөө бол шүүхээр шийдвэрлэгдэж байгаа байдлын хувьд гэх юм бол буруутай этгээдээс даатгалын хүндлбэрийг нэхэмжлэх асуудал бол илүү төлхөө ажиглагддаг юм байна. За даатгалын маргааны шийдвэрлсэн байдлын үед эвлэрлийг баталсан мөн нэхэмжлийн шаардлагыг хангах, нэхэмжлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох, нэхэмжлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох, нэхэмжлээсээ татгалцсан гэдэг ийм 5-9 зэгт хувааж үзэж болно. За мэдээж эвлэрлийг баталсан буюу даатгалын холбоотой гэрээтэй холбоотой маргаан дээр эвлэрлийг баталсан хувь нь бол илүү байдаг юм байна. За үүнээс үзэхэд сүүлд буюу дав залтгчны шүүхээр шийдвэрлсэн байдал. За энэ нь бол анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон гэсэн 3 хэсэгт хуваасан. За энэний хувьд бол анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байдал бол өндөр хувьтай харагдаж байна. Тэгээ за даатгалын маргааны нэхэмжлийн шаардлагууд донд хамгийн их эзэлж байсан нэхэмжлийн шаардлага нь буруутай этгээс нөхөн төлбөрийг гаргуулах шаардлага байгаа. Уг шаардлагын хүрээнд шалгах шаардлагатай алхмыг доор өөрийнхөө хүрээнд дурдж өгсөн байгаа. За энэ дээр бол 18 онд 9 шийдвэр, 19 онд 8 шийдвэр, 20 оны эхний 4 сарын байдлаар бол 7 шийдвэр дээд шүүхээр шийдвэрлэгдээд гарцсан байдгийн байна. За энд бас мөн л дээрхтэй мөн адил буруутай этгээдээс хохирол нөхөн төлбөр авах асуудал нь илүү төлхөө байдаг. Төлхөө харагдаж байгаа. За энэ слайдуудыг бол юугаар
эндийг үйлсгээд байгаа юм шүү дээ. За ерөнхийдөө бол нөгөө цаасаар өгөөд энэ ном хэлбэрээр гарах учраас энэ өөрийн даатгалын гэрээ байгуулсан хүчин төгөлдөр байх гэдэг энэ шалгасан зарчмуудыг бол юу ярилгүйгээр энийг бол харуулад явчихад болох байх гэж бодож байна. За энэ дээр бол одоо 3 дахь шүтгээд өмнө хариуцлага хүлээхэд гээд мөн ашигтайгаар амь насын эрсдэл одоо бол сүүлийн одоо 20 19 оны үед харах юм бол ерөнхийдөө бол даатгалын байгууллагууд өөрсдөө захиргааны буюу одоо юунаас гаргасан шийдвэрээ санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа улмаас одоо гэрээнд заасан өөрсдөө ашигтай заалтуудыг ашиглах ийм боломжоор хангагдаад ийм боломжийг хайдаг болсон байна. За захиргааны иргэн шүүхээр шийдвэрлэгдсэн байдал иргэний журмаар бол гэрээний эрх зүйтэй холбоотой байдаг учраас гэрээний одоо заалттай холбоотой маргаан шийдвэрлэгддэг. За захиргааны шүүхээр шийдвэрлэгдсэн байдал бол 14-өөс 17 оны үед бол одоогоор 20 он хүртэл бол нэг ч тохиолдол гараагүй. 14-өөс 17 оны үед бол нэг тохиолдол гарсан байдаг. Энэ тохиолдол дээр ерөнхийдөө судалгааныхаа бас юу чиглүүлж өгсөн. За хэрэг бол мэдээж санхүүгийн зохицуулах хорооноос даатгалын нөхөн төлбөрийг олгуулах тухай актыг үйлдсэн. Энэ актыг одоо хүчин төгөлдөр бусад тооцоолохоор одоо захиргааны шүүхэд хандсан ийм асуудал байгаа. За энэ болохоор давзаалтах болон хяналтын шатны анхан шатны шүүхээр хангуулахар шийдвэр гарсан боловч давзаалтах шатны шүүхийн магадлалд болохоор энэ санхүүгийн зохицуулах хорооны шийдвэр нь хүчин төгөлдөр бус гэж шийдвэр гараад хяналтын шатны шүүх болохоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн ийм шийдвэр гарсан байдаг юм байлээ. За ингээд захиргааны иргэн шүүхээр шийдвэрлсэн байдал одоо захиргааны иргэн шүүхээр шийдвэрлсэн уг хэргийг судлан үзвэл даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82-ийн 1 заалт аливаа этгээд даатгалын үйл ажиллагаатай холбогдсон гарсан маргааныг зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрөл уг шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд дав заалтах болно хэмээн одоо ойлголтыг даатгалын оролцогч талууд даатгалын хяналт авах эрх бүхий байгууллага болох санхүүгийн зохицуулахаараа шүүх нь өөрөөр ойлгож хэрэгжилж байна гэж харж байгаа. Ингэхлээр энэ асуудал дээр бол нэгдмэл ойлголттой байх бол за ингээд за үүнээс үүдээд энэхүү сэдвийг сонгон судалж байгаагийн хувьд одоо Монголын даатгалын зах зээлд одоо дүгнэлт хэсэгтэй зах зээл түүний эрх зүйн орчинг судалж даатгалын эрх зүйн зохицуулалтын тулгамдж буй зарим асуудлуудыг гаргаж тавихад чиглэсэн. За даатгалын эрх зүйн зохицуулалтын тулгамдж буй дараах асуудлуудыг гаргаж наривчлан судлахаар төлөвлөн ажиллаж байна. За даатгалын эрх зүй гэсэн ойлголт нэг талаас даатгалын үйл ажиллагааг төрөөс зохицуулах хяналттай холбоотой гэж түрүү ярьсан. Нөгөө талаас даатгуулч хооронд эрх үүргийн тодорхойлоход чиглэсэн гэрээний эрх зүйн харилцааг хамарсан нэгдмэл ухагдсан байгаа. За үүнээс үүсгэж даатгалын маргаан нь даатгалын үйл ажиллагааг хянан зохицуулахтай холбоотой эдийн засгийн захиргааны эрх зүйн шинжтэй маргаан, даатгалын гэрээний эрх зүйн эрх үүргийг хангуулахад чиглэсэн хувийн эрх зүйн шинжтэй гэсэн хоёр төрөлд ангилж байна. За даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлс болон даатгалын үйл ажиллагаатай холбогдсон гарсан маргааныг зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлэх бөгөөд одоо тухайн хэмээн заасан нийтийн эрх зүйн харилцааг гарсан маргаан, хувийн эрх зүйн харилцаа буюу даатгалын гэрээтэй холбоотой маргаан аль алийг нь санхүүгийн зохицуулах хороор шийдвэрлэх мэтээр ойлголтыг одоо төрүүлсэн харагдаад байгаа. Энэ дээр бол гэтэл санхүүгийн зохицуулах хорооны үндсэн чиглэл нь даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйл, санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 3-1 дугаар заалт, 33 дугаар зүйлийн 33-1 заалтуудыг харвал санхүүгийн зохицуулах хорооны даатгалын үйл ажиллагааны зөвхөн хяналт буюу зохицуулагчаар оролцох бөгөөд өөрийн бүрийн эрхэд хамаарах асуудлаар тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч үйлчлүүлэгчийн хооронд гаргасан маргааныг урьдчилан шийдвэрлэх хэмээн заасан байдаг. Үүнээс үүдэн даатгалын салбарын оролцогчд ба шүүгч нар дундын ойлголтын зөрүүтэй байдал одоо харагдаад байна гэж харж байгаа. За даатгалын тулгуур 7 зарчим бол даатгалын эрх зүйн зохицуулалт агуулгаараа бүрэн тусгагдсан. Гэхдээ
хууль тэдгээр зарчманд тусгагдсан практик хэрэглээ даатгалын салбарын орчигт оролцогчид уг зарчмуудын ойлголт одоо сул харагддаг. За даатгалын байгууллага даатгалын итгэлцлийн зарчмын талаар ойлголт сул байгаа тул уг зарчмыг хэрэглээ зөвхөн даатгалын одоо гэрээ байгуулахаас өмнөх шатанд хэрэглэгдээд бусад үед нь хэрэглээнд байхгүй харагдаж байна. Ингээд дараах одоо саналуудыг төвшүүлж байгаа. За энэ саналууд гэх юм бол мэдээж одоо даатгалын хувьд гэх юм бол за энэ дээр бол одоо даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн даатгалын үйл ажиллагаатай холбогдсон гарсан маргаан гэдгийг илүү тодорхой болгох, даатгалын үйл ажиллагаатай холбогдсон гарсан гэдгийг даатгалын журам дүрм зөрчсөн үйл ажиллагаа холбогдсон гарсан маргаан хэмээн өөрчилж болох боломж харагдаж байгаа. За даатгалын үйл ажиллагаатай холбогдсон гарсан гэдгийг даатгалын гэрээтэй холбоогоос бусад даатгалын үйл ажиллагаатай холбогдсон гарсан маргаан хэмээн өөрчлөх боломж байна гэж харж байна. За мөн одоо даатгалын салбарын оролцогч даатгалын тулгуур зарчмын тухай ойлголтыг нэмэгдүүлэх, даатгалын тулгуур зарчмуудаар одоо сургалт зохион байгуулах, даатгалын мэрэгжлийн боловсон хүчнийг бас бэлтгэх нь зүйтэй ах гэж бодож байна. Мөн одоо даатгалын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сайжруулах, шүүгч болон өмгөөлөгч хуульч нарт одоо сургалт зохион байгуулах, хэрэглээг нэг мөр ойлгуулах, санхүүгийн зохицуулах хорооны даатгалын газрын дэргэд даатгалын маргаан таслах комисс байгуулах гэдэг асуудлуудыг ярьж болохоор байгаа. Энэ бүгдээс харах юм бол даатгалын эрх зүйн зохицуулалт нь өөрөө одоо Монгол улсад одоо бас хөгжлийн үед гэх юм уу шинэ хуучин мөртлөө хөгжлийн үед бол маш одоо удаан байгаа учраас энэ одоо асуудлуудыг шийдвэрлэхийн тулд одоо шүүх прокурор шүүх өмгөөлөгч гэдэг юм уу одоо тухайн шийдвэр гаргах төвшний хүмүүсийг илүү одоо энэ дээр дадлагжуулах одоо олон улсын жишгт хүрсэн даатгалын одоо байгууллагыг бий болгох энэ асуудал дээр бол одоо хуульчд бид нар бас өөрсдөө дуу хоолойгоо өгөх нь зүйтэй болов уу гэж харж байгаа. За ингээ анхаарал хандуулсанд баярлалаа. Мэдээж одоо шинэхэн одоо залуу судлаачийн хувьд цаашид энэ одоо судалгааны ажлаа илүү боловсронгуй болгоод цаашид бас энэгээрээ докторийн зэрэг горилохоор шийдвэрлсэн байгаа. За хоёр хүндээ баярлалаа. Нэлээд одоо сонирхолтой сэдв. Даатгалын асуудал бас Монгол улсад бас тулгамдж байгаа асуудлын нэг. За нэлээд одоо урт хугацааны түүхтэй боловч даатгал Монгол улсад бол нэлээд сул хөгжсөн. Даатгал гэдэг маань өөрөө Монгол улсын эдийн засгийн ачааны нэг хэсгийг үүрж явдаг эдийн засгийн ийм мундаг одоо зохицуулалт байдаг. Харамсалтай нь өнөөдөр даатгалыг одоо бид нар бас тэр болгон ард иргэд маань бас бүрэн утгаар нь бас хэрэглэхгүй байна уу да гэдэг зүйл гарч байгаа. За жолоочийн даатгалын тухай хууль гарснаар албан журмын даатгал бүрэн хамрагдаж энэ даатгалын талаарх ойлголт бас ард түмэнднээс нэлээд төгсөн байх. Гэхдээ энэ жолоочийн албан даатгалын тухай тэр жолоочийн даатгалын тухай энэ хууль тогтоомж тэнд гарч байгаа асуудлуудыг аваад үзэхлээр нэлээд зөрчилтэй юмнууд бол нэлээд гардаг юм байна лээ. Ялангуяа энэ даатгалын үйл ажиллагаа эрхэлж байгаа энэ байгууллагууд маань эрх зүйн хувьд эрх зүйн мэдлэг их дутагдал байдаг юм байна. За дараагийн тохиолдол нь одоо бид нар хардаж байгаа. Тэр юу хардаж байгаа юм гэхлээр аль болох тэр даатгалын тохиолдлыг бүртгэж авахгүй, даатгалыг тэр эрсдлийг одоо учирсан эрсдлийг төлөх тийм сонирхолгүй байдгийн болоо да гэдэг ийм зүйлүүд бол нэлээд харагддаг юм байна лээ. За тэр даатгалын тохиолдол дээр одоо бас тэр даатгалын тохиолдлыг хэн яаж одоо бүртгэж одоо авах юм бэ гэдэг энэ одоо статистик тоо баримтууд ч гэсэн одоо учир дутагдaltaй олж авахд их төвөгтэй байдаг юм байна лээ. Жолоочийн одоо тэр гарсан одоо зардлыг одоо тэр албан журмын даатгалын одоо компаниуд хэдийгээр одоо тэр шийдвэрлэж байгаа боловч янз бүрийн одоо бичиг баримтуудыг нэхэж тэр хүндрэл учруулж одоо тэгээд тэр хүндрэл учруулснараа жолооч нар бол за хоорондоо тохироод одоо тэр мөнгө төгрөгөө авалцаж өгөлцөд тэр даатгалын байгууллагаар асуудлаа шийдвэрлэхгүй байх тохиолдлууд бас нэлээд байдаг юм байл шүү. Тийм учраас одоо оюутан маань энийг одоо сайн гүнзгий судлаад тэгээд даатгалын эрх зүйн зохицуулалтыг бас дотор нь системчилж онлын хувьд одоо тэр нийтийн эрх зүй гэж байна, хувийн эрх зүйч гэж байна тийм ээ. За энэ зүйлүүдээр нь одоо нэлээд сайн системчилж одоо өгч
судалгааны ийм сайн бүтээл гаргах хэрэгтэй гэж өгж байна. За баярлалаа.